Сайн байна уу? За сайн байна уу? Би асуулт асуух гээд би ер нь аягүй их тийм удаан хөдөлгөөнтэй 50 хүн байхгүй юу? Тэгээл нөгөө аягүй юмыг ажиллаж харах дуртай ингээл өөрөө оролцох гаднаас нь ачиглал. Тэгээ ер нь нөгөө баг ахын чи аягүй их удаан гэсэн үг аягүй их сонссон. Тэгээл нөгөө ээж хүртэл намайг ингээл чи өстө зүйлэг юм аа гэж тэгдэг байсан. Тэр нь одоо бодоод тийм удаан байна л гэж байгаа юм болоо та. Тэгээд сүүлдээ бүр тэрнээсээ ингээл залхаад юу ч хийсэн дургуутсаад одоо л ингээл хүмүүс бас намайг удаан гэж байгаа бах та. Удлаа гэж байгаа бах та гэл нөгөө юм хийхээсээ урдаар тэрийгэ бодол бүхэндээ л уурлал дургуутсаад байдаг болчихсон. Тэгээд энэ байдлаар би нөгөө яаж засах хэрэгтэй юм бол тэгээд би ер нь угээл ийм хүн юм чинь ингээл нэг өөрийгөө эвдэл бүр шал эсрэг болоод аймаагүй хөнгөн хумгаа ч юм уу хурдан шоломгоо болно гэж мэдээж байхгүй гэж би бодож байна. Тэгээд энэ байдлаараа яаж одоо энэ байдлаас яаж гарах хэрэгтэй юм бэ? Та тэрэн дээр зөвлөгөө өгөөч. За. Тэгэхээр яаж нөгөө ээжийн шүүмжлэл бүр одоо том шүүмжлэгч болоод хүзэн дээр нь суудсан байна шүү дээ. Тэгэл юм хийгээг багт чи одоо хүмүүс чамайг ингэж хэлнэ шүү дээ. Тэгэл яг ээж чинь ингэж хэлжсэндээ ялгаа байхгүй гэдэг. Тэгэхээр хүүхдийн ээж аав хэлж байгаа үгэндээ их болгоомжтой хандах хэрэгтэй. Ингэхгүй бол яадаг ах нь. Ээж аав чинь нөгөө өөрөөт нь тэр хүүхдийн ертөнц учраас энэ ертөнцийг яах нь яг л ээж аав шүүмжилдэг шиг хүн болгон шүүмжлэгч гэж боддог тийм хүн болж болох байхгүй юу. Тэгэхээр зарим балийн хувьд болохоор эгчийн хувьд болохоор юмаа хийгээгүй байхдаа өөрийгөө шүүмжлээд байна тий. Гэхдээ удаан байгаагийн цаана яг бодлоготой хөдөлж байгаа. За тэнийгийн дотор ууж уу гэж хэлээддэг. Энэ бол ёстой байж болохгүй гэхээсээ л энэ бол одоо бүр юм ямар хачин хүнийг хаашин татахын тулд бий болгосон зөв үг гэж би боддог. Тэрийн дотор ууж уу биш хүн. Ууж уу хүний дотор хүний тэр мэрэгэн ухааны тарих, эрг сэтгэл хөдлөлийн тарих хүчтэй байдаг. Энэ дэлхийд чинь урцалдаал би энээсээ төрүүлж гүйжээж сайхан амьдрнаа гэж бодоод байгаа хгүй ерөөсөө тийм биш шүү дээ. Өөрийнхөө тэр мөн чанарыг л нээгээд жинхэнэ тэр утга учраал олоод аваад авьяасаа хөгжүүлээд л бай. Тэгэх юм бол сайхан амьдрч байхгүй юу? Гэтэл яаж яах гэхээр хүн болгоныг адилхан юм аа. Тэгээд бүгдээрээ сайхан уралдаад, тэмцэлдээд, арцалдаад тамийн тогооны шиг үлгэр шиг ингээд байгаад ах юм бол би нэгэ доош нараад ингээд тэмцэлдээд ах юм бол ороод нь гараад амжилтанд хүрнэ сайхан амьдрнаа гэж бодоод байдаг. Чи хувьд бол байглаасаа тэнцвэртэй яаж юм? Баланстай юмыг бодож холоос ажиглаж хийдэг, бодож байгаад нэг үйлдэл хийдэг тийм хүн биш үү? Гэтэл тэрийг нь ээж нь олж хараагүй шүүмжилсэн байна. За мэдээж ээжийн шүүмжлэл нийгмийн тэр сонссон соёлын нөлөөлөл угаасаа нөлөөлж байгаа. За энийг яаж даван туулах вэ гэхээр урьдчилаад батчих. За би энэ даалгавруудыг ийм нэг хийх гэж байна. За нөгөө ээжийг хилээд байдаг нөгөө дуу хоолойнод гарч ирээл. Намайг юу гэж хэлэх бол? За чи угаасаа бүтэхгүй штэ гэж хэлнэ. Чи удаан байна гэж хэлнэ. Хүмүүс чамаа гоолно да гэж зөндөө юм гарч ирж штэ. Тэнгүүд нь тэрийг урьдчилаад биччих. За ийм байдлаар нөгөө шүүмжлэгч хүч надад ингэж хэлнэ. Тэр үед нь би яаж энийг даван туулах вэ? Тэгэх юм бол яг даван туулахын тулд хүнзгий амьсгал аваад би дээрээ төвлөрөөд одоо энэ бүх бодлууд чинь би дээр чинь шинж тэмдэг болж илэрч байгаа. Мэдрэмж чинь мэдрэгдэж байгаа. Хүзүү чинь ингээд чангараал, хоолой чинь чичрээл. За бүр ингээд доошоо нухтаагаал ингээд нөгөө биеийн хилэмжж байгаа хоолой чинь гар хөл чинь ингээд хөлрөөл асгүй цээжинд чинь маш хүнд мэдрэмж төрөөл ингээд гэл ингээд суудаг ч юм уу тийм. Тэгэх юм бол за ингэж яа. Тэнгүүд нь энэ шинж тэмдэг нь болохоор ийм байдлаар илэрнэ гэд бодох нь шүү дээ. Тэгвэл энэ шинж тэмдэгээ яаж зогсоох вэ гэхээр хүнд мэдрэмж төрөөд байгаа бол тэр бидээр олж байгаа бүх шинж тэмдгүүдийг нэг нэгээр мэдрээд байгаагаар нь хүлээж аваад мэдрээд цээжин дээр нэг юм хар юм байна. Тэгээ энэ хар юм нь ийм өнгөтэй юм шиг байна. Ийм хүнд мэдрэмж төрүүлж байна. За одоо алга хүлэрж байна. За нөгөө бодол чинь айгүй хүчтэй байгаад ингэж тэгж байна. Тэгээ энэ мэдрэмжээ 5-6-аар нь харж аваад нэрчих. За энийг юу ч нэрлэж болох вэ? Энэ нөгөө нэг юу байна?
шүүмжлэгч. За эсвэл би өөрийгөө голж ийн гэдэг ч юм уу тийм мэдрэмжүүдэд нэрлэлцэхдээ нэрлж байгаа хавцас чинь нөгөө тархины чинь SEO хэсэг буюу шийдвэр гаргагч тэр оюунлаг тархич идэвхжиж байгаа байхгүй. Яг бол хэл соёл гэдэг чинь хүний хэл сурах чадамж хүний оюунлаг тархинд л байдаг. Сэтгэл хөдлөлийн тархинд биш. Сэтгэл хөдлөлийн тархи мөсгөгч тархи бол яах вэ гэхээр дурсамжийг хадгалах, биеийн тэр автомат бүх юмнуудыг зохицуулах үүрэгтэй. Гэтэ оюунлаг тархи бол яг хамгийн сүүлд хөгжсөн байдаг. Тэгээ нэрлж явах явцдаа бие дээр илэрж байгаа шинж тэмдгүүдийг мэдэрч явах явцад аяндаа тэр шүүмжлэгчийн дуу хоолой яах нь намжина. Тэгээ намжаад биеэсээ тэр нөгөө сөрөг сэтгэл хөдлөл 5 юунуудыг мэдрээд нэг мэдрэмгүүд бичин тавьших буюу тэр сөрөг сэтгэл хөдлөл буюу энерги биеэс чинь гараад явчихна. Тэгэл арай ирч хүчтэй болоод юм хийх хэрэгтэй. За надад би ингээ хэд их ажиллах юм бол надад гэсэн хүнд мэдрэмж төрдөг. Энэ нь нөгөө амрахгүй байна. Надад юу ч хэлж аль чи явж амраач ээ. Хитрхи их ажиллачлаа штэ. Чиний хил хязгаар эрүүл мэндс чинь ингээд хэцүү байдалд орох гээд штэ гэсэн тохио аахгүй юу. Тэнгүүд нь би бос суучаал гараал халахдаг. Гадаа сайхан алхаж байгаа л ороод ирэнгүүт сайхан болчдөг. Бүр их ингээд дасгалаа хийхгүй удаа явах юм бол бас надад юу болдог вэ гэхээр би ингээд хүндрээд идэг. Бүр залхуу болоод идэг. Тэгэл очиод дасгалаа хийчихэнгүүт биеэс тэр нөгөө муу энергиуд бүгдээрээ гарч яваад сайхан болчдөг. Хэрвээ үнэхээр сэтгэл зүйн асуудлаа даван туулахад хэцүү байгаад байгаа бол дасгал хөдөлгөөн хий гэж хэлнэ. Өөрийгөө арчлах тухайд зөндөө их зүйлүүдийг хийгээд байна. Багт чинь бол ингэж болох байхгүй юу? Ер нь бол нийгмийн өөрчлөлтөөс болоод хүүхдүүдээ ээж амар чинь одоо ялангуяа арчлалын дараа бол гаргуунд нь гаргацсан гэдэг шиг нэглэгт хийцэн. Өөр сайн орхицсон. Гэртэн түжээ орхичдаг. Сэгсийг л байж идэг тий. Эсвэл эмээ өвд наваачаад өчтдөг. Ээлжигээ санаал битгэрэл ингээл байж идэг болсон. Яг бол бүх юм нураад онц ээж аав нар гарч ажил хийхээс өөр аргагүй байсан шүү дээ. Тэгээ нэглэгт хийцэн буюу тэр тухайн хүүхдийн бидний авах ёстой тэр хэрэгцээ хангалтаагүй. Тэгээ том болохоор өөрийнхөө бие сэтгэл оюуны хэрэгцээг хангах чадамжгүй хүн болчиход байна. Жохон бусдаас бүрэн хамааралтай үед бидний хэрэгцээг хангаад чамд ийм хэрэгцээ байдаг, ийм байдаг гэж ойлгуулаагүй бол тэрийг би дээрээ мэдрээгүй бол том болоод мэдрэхгүй том болчихж байгаа. Тэгэхээр одоо таны ажил юу вэ гэхээр тэр хангалтаагүй хэрэгцээнүүдээ олж мэдээд хангаж сурна. За энэ хэрэгцээгээ хангаж сураагүй бол энэ хэрэгцээг ямар нэгэн байдлаар хангах хэрэгтэй болно. Тэнгүүд буруу хангалтууд нь юу гэдэг вэ гэхээр элдв юм донтох байдаг. Тоглоомд донтох, мөнгөнд донтох, ажил донтох, секс донтох одоо юу гэдэг вэ? Бүх юмд донтох байдаг. Тэгээд донтоод ингэчих юм бол нөгөө нэг хангахгүй байгаа хэрэгцээ төр зүр хангадаа тайвшрал авч байгаа юм шиг болох байхгүй. Тэгэхээр яаж би эрүүл байдлаар өөрийнхөө бие сэтгэлийн хэрэгцээг хангах вэ? За биеийн хэрэгцээ бол яадаг вэ гэхээр хоол, ус, идэх, унтах. Тэгээд би дээрээ жинхэнэ амралтуудыг өгөх тэр дасгал хөдөлгөөн байдаг. За сэтгэлийн хэрэгцээ юу? Хүмүүстэй чин сэтгэлээсээ холбогдох, хайрыг мэдрэх. За сүнслэг хэрэгцээ гэдэг тэгэхээр өөрийнхөө дотоод ертөнцтэйгээ холбогдох, бясалгал хийх, mindfulness хийх, оюуны фитнес хийх, талархах. Ер нь бол чиний сүнслэг чанар сайн өгсөн хэсэг нь юугаар мэдрэгдэх вэ гэхээр талархал. Хэрэг өдөр тутамдаа талархлын мэдрэмж байхгүй, дандаа сөрөг юмыг олж хараад унаад бутраад байгаа бол тэр нөгөө сүнслэг чанар чинь хөгжөөгүй байна. Оюун санаа чинь буруу тал руугаа хөгжөөд байна гэсэн үг. Тэгэхээр зориудаар бас талархлыг хөгжүүлж болно. Өглөө босч ирээд 3 талархж байгаа зүйлээ бичээд, өдөр цайны цагаараа 3 талархж байгаа зүйлээ бичээд, орон унтахтаа 3 талархж байгаа зүйлээ бичээд. Ингээ бичих болгондоо давтахгүй байхаагаар бичээд иж болно шүү дээ. Тэгээд аяндаа нэг мэд хийж ин тарихаа гой зүйлийг болж байгаа зүйлийг харахад тасгалжуулж байгаа. Тэгээ одоо бас баттгалууд хийж болно шүү дээ. Би хөөрхөн, би ухаантай, би өөртөө баттгал хийж болох нь байна. За тэгэхээр баттгал хийж болох нь байна. Талархлын юмнуудыг бичиж болох нь байна. Өөр яаж юм? Бие арчлах тухайд, би сэтгэлийнхаа тэр нөгөө
хэрэгцээнүүдэд хангах тухайд юмнууд хийж эхэл. Тэгэхээр бидний бараг 90% нь энэ хэрэгцээгээ байгаа хта авч чадаагүй байгаа шүү.